За ходоодны хорт хавдраас болоод ходоод тайруулах мэс засалд орсны дараа манайхан сахар унаад байна гэсэн завирыг маш их хэлж ирдэг. Тэгэхээр сахар унаад байгаагаа та яаж мэдэж гин вэ? За өөрөөр хэлбэл ямар завир илрээд та сахар унжин гэж үзээд байна вэ гэд асуухаар хүүтэн хөлс гараад салганаад нүд бүрлзээд нүүр халаа оргиод гүйлгээд миний сахар унаад байна гэд ирээд идэг. За тэгэхээр энэ завир танд хэрэг давтамжтай илэрч чинь өдөр болгон илрээд байгаа мó? За мөн эдгээр шинж тэмдэг маань хоол идэхийн өмнө илрээд байгаа мó? Хоол идэхийн дараа илрээд байгаа мó гэд асуухаар хоолны өмнө ч илрээд байна. За хоолны дараа ч илрээд байна. За ер нь бол ингээд хизээч хамаагүй миний сахар гинт ингээ унчаад байна гэсэн завирыг маш их хэлдэг. За тэгвэл энэ яг юу явагдаад байна вэ гэхээр энэ хүүтэн хөлс гараад байгаа, салганаад байгаа, нүд харанхуулаад унчих гад байгаа иймэрхүү мэдрэмжүүд хоол идэхийн өмнө өөрөөр хэлбэл өлөн үед танд илэрх юм бол энэ үед таны цусан дэх сахар унж байна гэсэн үг. Тэгэхээр та энэ үед нь чихэр юм уу, шоколад юм уу, оранж жуус юм уу уугаад идээд цусан дэх сахараа өсгөх ёстой гэсэн үг. За тэгэхээр түрүүний миний хэлдэг шинж тэмдгүүд хоол идэсний дараа үүсэж ах юм бол энэ маань цусанд байгаа сахар унаад байгаа биш, танд домпинг синдром буюу домпинг хам шинж гэж юм үүсэж байгаа гэсэн үг. За тэгэхээр бид нар ходоодны хавдраас болоод ходоод тайруулах хаалгаанд орсон хүн болгонд хооллолтын сургалт явагддаг. За энэ сургалтын дээр энэ домпинг хам шинж гэж зүйлийн талаар маш их ярьдаг. Харамсалтай нь манайх энийг ерөөсөө тогтоож сонсдоггүй, анхаардаггүй. За тэгэхээр энэ домпинг хам шинж гэж юу хэлээд байна гэхээр би маш энгийнээр тайлбарлаад өгье. За тэгэхээр бид нар ходоодны хорт хавдраас болоод ходоод тайруулах мэс засалд ордог. За ходоод гэдэг маань ямар үүрэгтэй вэ гэхээр бидний амаар орж ирсэн хоол улаан олоогоор дамжаад ходоодонд очоод ходоод маань түүнийг боловсруулдаг, жижигэлдэг, буталдаг. Дээрээс нь ходоод маань хоолыг хадгалах үүрэгтэй байдаг. За тэгэхээр бид нар ходоодны хавдраас болоод ходоодоо бүтэн тайруулах мэс засалд орлоо. Тэгэхээр маш энгийнээр тайлбарлах юм бол нөгөө хоолыг буталдаг, жижигэлдэг, хадгалдаг ходоод гэж юм байхгүй болсон гэсэн үг байна шүү дээ. Тэгэхээр нөгөө хоол чинь шууд улаан олооноос гиз рүү асгарна. За тэгэхээр шууд гидсэнд ингээд их хэмжээний хоол ороод ирэхээр бидний бие махбод цуснд эргэлдэж байгаа усаа тэр хоол руу татаж эхэлдэг гэсэн үг. Үүнтэй холбоотойгоор биднэрт даралт ундаг, зүрхний цохилт хурдсна, гидсээр өвдөн, гүүлгэн, за иймэрхүү шинж тэмдэг илэрдэг. Үүнийг бид нар домпинг синдром буюу одоо домпинг хам шинж гэж нэрлэдэг. За тэгэхээр ходоод тайруулах мэс засалд орсон хүмүүс маань энэ домпинг синдромоос хэрхэн яаж сэргийлэх вэ гэхээр нэгдүгээрт хоолыг маш удаан зайчилж идэнэ, хоёрдугаарт ойр ойрхон баг багаар идэнэ, гуравдугаарт хоолтойгоо хамт ус юм уу шингэн юм хэрэглэж болохгүй, шингэн уух юм а хоолноос хоолны оронд хэрэглээрэй гэж зөвлөдөг. За мөн хоол идэсний дараа хагас налуу байрлалд 15-аас 30 минут суухыг зөвлөдөг. За эрүүл хүмүүст бол хоол идэсний дараа алхаад хоолоо шингээ гэж хэлдэг бол ходоод тайруулах хаалгаанд орсон хүнд бол алхаад хоолоо шингээ гэж хэлдэггүй. Яагаад тэгэхээр тэр домпинг синдромыг чи улам ихсгэн гэсэн үг. Тийм болохоор хэрвээ та ходоод тайруулах хаалгаанд орсон бол хоол идэсний дараа хагас налуу байдалтай 15-аас 30 минут сууж агаад тэрнээс хойш хөдөлгөөн хийхийг зөвлөдөг байгаа. Ийм хэм маягаар явжхад жилийн дараагаас таны бие эргээд хэвэн байдалд ордог байгаа. Манайхны гаргадаг алдаа юу вэ гэхээр ходоод тайруулах мэс засалд орчихсон хэрнээ өмнөх шиг хамаагүй идэх гэдэг. Тэгэхээр ингэж болохгүй байх нь байна. Яг тэгэхээр таны ходоод байхгүй болно гэдэг чинь таны хоолыг жижиглэх, бутлах, таны хоолыг хадгалах тийм сав байхгүй болчихно гэсэн үг байна шүү дээ. Тийм болохоор бид нар ходоод тарих хаалгаанд орсны дараа хоолны сургалтыг маш сайн анхаарч сонсох хэрэгтэй. Энүүн дээр баримтлах ерөөсөө гол зарчим бол хоолыг баг багаар ойр ойрхон олон удаа идэх. Гэхдээ ингэж ид гэж байгаа нь өдөрт идэх нийт хоолны хэмжээгээ багасгах гэж байгаа юм бол биш. Зүгээр өдөрт идэх хоолныхоо хэмжээг баг багаар олон хуваагаад идэрэй л гэж хэлж байгаа юм. За тэгэхгүйгээр манайхан хоолоо баг багаар ойр ойрхон идгээ хэлэхээр нийт өдөрт идэж байгаа хоолныхоо хэмжээг багасгачдаг. Ингээд өдөрт идэх хоолныхоо хэмжээг багасгана гэдэг чинь та мэдээж тэжээлийн дутагдлалд орно гэсэн үг. Та турна гэсэн үг. Тийм болохоор өдөрт нийт идэх хоолны хэмжээгээ багасгахгүйгээр идж байгаа хоолоо ойр ойрхон баг багаар идэх хэрэгтэй. Дээрээс нь болж өгвөл хаалгааны дараа 1 жилийн хугацаанд нүүрс ус болон чихэрлэг зүйл бага хэрэглэх хэрэгтэй. Яагаад вэ гэхээр нүүрс ус ихтэй бүтээгдэхүүн болон чихэрлэг зүйлс чинь өөрөө домпинг синдром буюу домпинг хам шинжийг үүсгэдэг. Тийм болохоор аль болох уургалаг хоол идэхийг хичээх хэрэгтэй байх нь байна. За илүү дэлгэрэнгүй миний YouTube сувгаас үзээрэй. Тэгээ бүгдээрэнд амжилт хүсье. Баярлалаа.